Шинээр автомашин авсан бол 72 цагийн дотор улсын дугаар авч улсын бүртгүүлэх ёстой байдаг. Гэтэл жолооч нар дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөнд зочиж байгаа юм. 72 цагийн дотор шинээр худалдаа авсан автомашинтайгаа замын хөдөлгөөнд оролцвол журамлах шийдвэр гарсан байна. Энэ талаар замын цагдаагийн газраас тодрууллаа. Одоо улсын хэмжээнд 467 мянган тээврийн хэрэгсэл Монгол улсын хэмжээнд байна гэсэн статистик хамгийн сүүлийн тоо байгаа. За Улаанбаатар нийслэл хотод бол 260 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа гэсэн юм тоо байна. За нөгөө машин зарж байгаа иргэд маань тээврийн хэрэгслийг оруулж ирээд улсын дугаар бол авах айгүй тийм сонирхол бол багтай байдаг. Одоо зарах борлуулалтын ажиллагаатай холбоотой юм шиг байна. За яг Монгол улсын хууль тогтоомжийн заасны дагуу бол хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3-т заасан байгаа. Замын хөдөлгөөний 4-ийн 3 дугаар хавцралтын 3-ийн 3-т заасан байгаа. Тийм ээ өмчилж авснаас хойш 72 цагийн дотор улсын дугаараа заавал авсан байх шаардлагатай гэсэн юм шаардлагын дагуу замын цагдаагийн газраас одоо улсын дугааргүй явж байгаа тээврийн хэрэгслүүдийг журмалдан саатуулдаг ч байсан. Яг урд нь бол саатуулаад яадаг байсан бэ гэхээр арга хэмжээ тооцоод гаргацдаг байсан. Тийм ээ. Одоо номер ижүүлэхгүйгээр одоо бол энэ өөрчлөгдөд захааны ажлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3 заасны дагуу торгуулийн арга хэмжээ аваад тэгээд явуулын онцлогоогоор онцлоод ингээд журмын хашаанаас гарахтаа номер зүүлгээд гаргаж байгаа. Урдаач жолооч нар журмын дагуу 72 цагийн дотор улсын дугаарыг авах ёстой байдаг гэж журам заасан хугацаанд тээврийн хэрэгсэлтэд дугаар аваагүй замын хөдөлгөөнд оролцвол төр саатуулах байранд автомашиныг байрлуулах бөгөөд жолооч тээврийн хэрэгслээ улсын бүртгэгд бүртгүүлэн дугаар авсныхаа дараа автомашинаа төр саатуулах байрнаас авч болох юм байна. Автотээврийн газартай хамтран журмын хашаануудад явуулын онцлогыг ажилуулахаар болсон байна. Хэрвээ та хууль журмын дагуу автомашиныхаа сэр дугаарыг аваагүй бол журмын дагуу 5-аас 25 мянган төгрөгийн торгуулийг ноогдуулах юм байна. Иймд жолоочтой шинээр авчмаа машин хууль журмын дагуу бүртгүүлж улсын дугаараа авч өөрийн болон өрөөлийн ажлыг хөнгөвчлөх нь зөв хэрэг үзье. Мөн замын хөдөлгөөндөө дүрмээрээ зочиж байхыг анхааруулж байна.